Өнөөдөр Монгол Улсын ерөнхийлөгчийн хамын газраас цагийн асуудлаар мэдээлэл хэлээ. Өнгөрсөн 7 хоногт Улсын хурлаас ерөнхий сайдыг огцруулсан. Улсын хурлаас ерөнхий сайдыг огцруулах тухай 95 дугаар тогтоолыг 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдөр баталж тухайн өдрийн 14 цагт ёсчлон Монгол Улсын ерөнхийлөгчийн хамын газарт ирүүлсэн байна. Монгол Улсын ерөнхийлөгч Монгол Улсын үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн нэгд хэсгийн 1, Монгол Улсын ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус үндэслэн Монгол Улсын хурлын 2025 оны 95 дугаар тогтоолд бүхэлд нь хориг тавилаа. Хориг тавьсантай холбогдуулан Монгол Улсын ерөнхийлөгчийн хамын газрын дарга үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарганаар мэдээлэл өглөө. Улсын хурлын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдах хүчин төгөлдөр эрц бүрдээгүй байхад чуулганы нэгдсэн хуралдааныг сунган хуралдаж шийдвэр гаргасан нь чуулганы дэгийн тухай хуулийг элтэд зөрчсөн болжээ. Энэ нь Монгол Улсын үндсэн хуулийн 1-р зүйлийн 2 дахь хэсгийн хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн 27-р зүйлийн 6 дахь хэсэгт улсын их хурлын чуулганы нэгдсэн хуралдааныг гишүүдийн олонх нь хүрэлцэн ирснээр хүчинтэд үзэж үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар асуудлыг шийдвэрлэнэ гэж заасныг зөрчсөн хэмээн үзэж байна. Монголын ард түмний үнэт зүйл хүсэл зоригийн илэрхийлэл болсон үндсэн хууль дээдлэх зарчим зөрчигдөх нь Монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрхэт байдал, үндэсний аюулгүй байдал, ард түмний эв нэгдэл, улс орны хөгжил дэвшил, гадаад дотоод нэр хүнд, төрийн байгууллагын дархлаа, улс үндэстний нэгдмэл байдалд ноцтой хохирол учруулах аюултайг улсын хурлын эрхэм гишүүд та бүхэнд онцгойлон сануулж байна. Иймд Монгол Улсын их хурлын 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 95 дугаар тогтоолд тавьсан энэхүү хоригийг хууль тогтоомжид заасны дагуу хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй. Аливаа байгууллага тэр дундаа төрийн байгууллага албан тушаалтны шийдвэр үйл ажиллагаа нь өөрийнхөө шийдвэр үйл ажиллагаанд үндсэн хуулийг нийцүүлэх тухай биш. Харин үндсэн хуульд шийдвэр үйл ажиллагаа нийцэх тухай зарчим бол Монгол Улсын үндсэн хуулийн гол дархлаа байдаг юм а. 2019 онд та бүхэн санаж байгаа бол нэр бүхий улсын их хурлын гишүүдээс 2019 оны 6 дугаар сарын 6-ны өдөр Монгол Улсын үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар холбогдох төслийг өргөн мэдүүлсэн байдаг. Энэхүү нэмэлт өөрчлөлтийн төслийн үзэл баримтлал гүйцэтгэх эрх мэдлийн тогтвортой хариуцлагатай байдлыг хангах гэдэг ийм үзэл баримтлалыг тусгаж 2019 оны Монгол Улсын үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт холбогдох зүйл заалтуудад хийгцээ. Түүний нэг нь өнөөдрийн бид бүхний бас дурдж яриад байгаа Монгол Улсын үндсэн хуулийн 43 дугаар зүйлийн 1 дахь хэсэг. Би та бүхэн нэг зүйлийг сануулхад энэ 43 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт орсон нэмэлт өөрчлөлтийн дагуу улсын их хурлын нийт гишүүний 4-ний 1 нь санаачлан албан ёсоор саналыг тавьж түүний дагуу ерөнхий сайдыг огцруулах асуудал бол Монгол улсад анх удаа өнгөрсөн 7 хоногт бол эцэслэн шийдвэрлэгдсэн. Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлцэхдээ улсын хурлын гишүүдийн тавьсан саналаар биш төрийн байгуулалтын байнгын оргоны ерөнхий сайдыг огцруулахыг дэмжээгүй гэсэн саналын томьёо санал хураалт явуулж шийдвэрлсэн. Энэ нь үндсэн хуулийг зөрчих нөхцөлийг бий болгосон байна. Мөн 10 дугаар сарын 16-ны тэг 9 цагаас эхлэн гишүүд эрцэд бүртгүүлж эхэлсэн байх боловч тухайн өдөр хуралдааны эрц бүрдээгүй. Улмаар 10 дугаар сарын 17-ны Баасан гаригийн хуралдааны эрцийг шинээр бүрдүүлэхгүйгээр Пүрэв гаригийн эрцээр өргөжлүүлэн тооцож нэгдсэн хуралдаанаар шийдвэр гаргасан нь энэ нь Монгол Улсын хурлын дэгийн тухай хуулийг зөрчсөн. Өөрөөр хэлбэл хүчин төгөлдөр эрц бүрдээгүй байхад чуулганы нэгдсэн хуралдааныг сунган хуралдаж шийдвэр гаргасан нь үндсэн хууль болон улсын хурлын дэгийн тухай хуулийг зөрчсөн хэмээн үзэж ерөнхийлөгч хориг тавьжээ. 33 дугаар зүйлийн 1 хэсгийн 1